Чисако Какахигийн нэр Японд нэгэн үе айдас гайхшрлыг зэрэг төрүүлж байлаа. Олон жилийн туршид хэд хэдэн ирчүүдийн гинти үхэл нэг эмэгтэй амьдралтай давтж байсныг хүмүүс хожим ойлгосон юм. Энэ түүх гинэд эхлээгүй маш энгийн анзаарагдахгүй амьдралаас аажмаар эхэлжээ. 1946 онд Японы Сага мужид Чисака төрсөн. Дайны дараах үеийн Япон улс ядуурл сэргээн босголтын дунд амьдарч байсан цаг тийм орчинд өссөн хүүхдүүдийн амьдрал ихэвчлэн даруухан хөдөлмөр дээр тулгуурласан байдаг. Түүнийг таньдаг хүмүүс дуу цөөтэй намдуу зан аран шинтэй охин байсан гэж ярьдаг. Залуу наснд хүрснийхээ дараа тэр үйлдвэрийн ажил хийж амьдралаа залгуулж эхлэв. Тэр үеийн олон эмэгтэйчүүдийн адил тогтвортой ажилтай энгийн нэгэн байв. Хэсэг хугацааны дараа тэрээр гэрлэв. Нөхөр нь ч гэсэн энгийн ажилчин байсан юм. Хосууд олон жил хамт амьдарсан бөгөөд хөршүүдийн хувьд тэд энгийн гэр бүлээс өөр зүйлгүй харагддаг байлаа. Маргаан дуйлан гаргадаггүй, анзаарагдахгүй айл байсан гэсэн дурсамж олон хүний ярианд гардаг. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд энэ амьдрал төгсгөлдөө хөрөв. 1994 онд Чисакагийн нөхөр нас баржээ. Албан ёсны шалтгаан нь өвчин гэж бүртгэгдэв. Тухайн үед ямар нэгэн эргэлзээч гарсангүй. Нөхрөө алдсан эмэгтэй ганцаараа үлдсэн нь зүгээр л амьдралын нэг гунигтай мөч гэж хүмүүс ойлгов. Нөхрөө алдсны дараах жилүүдэд Чисакагийн амьдрал гинэт өөрчлөлт гарчээ. Нөхрөө алдахад бүсгүй 48 настай байв. Японд ахмаг болон ахмад наснуудыг танилцуулж гэрлүүлэх агентлагууд нилээд түгээмэл. Ийм агентлагууд хүмүүсийг дахин амьдрал зохиох боломжийг олгодог. Чисака ч ийм газруудын нэгэнд бүртгүүлсэн байна. Түүний танилцуулга энгийнч байлаа. Амьдралын хамтрагч хайж байгаа тайван амьдрал хүсдэг эмэгтэй. Энэ мэдээлэл нас агсан ирчүүдийн анхаарлыг татаж эхлэв. Удалгүй тэр хэд хэдэн хүнтэй танилцсан байна. Болцох үедээ тэр маш тайван ийдэг харцдаг байсан гэж хүмүүс дүрсдэг. Зарим нь түүнийг халамжтай хүн гэж хүртэл бодсон байна. Харин хэдэн жилийн дараачаар сонин давтамж ажиглагдаж эхлэв. Чисакагийн амьдралд орж ирсэн ирчүүдийн зарим нь гинэт нас барж эхэлжээ. Эхэндээ энэ нь санамсаргүй давхцал мэт харагдсан. Тэдний ихэнх нь өндөр настай байсан тул гинтийн үхэл хачиргалтай зүйл биш. Хинч нэг эмэгтэйг энэ бүх явдалтай холбож бодсонгүй. Гэвч мөрдөгчд хожим энэ үеийг эргэн харахад нэгэн ижил шинж тэмдэг илэрсэн. Чисакагийн танилцсан ирчүүдийн олонх нь санхүүгийн боломж сайтай хүмүүс байж. Зарим нь тэтгэврт гарсан бизнес эрхлэгчид, зарим нь компани удирдах албан тушаал хашиж байсан хүмүүс байсан. Тэдний зарим нь гэрснийхээ дараа Чисакад өв хөрөнгө эсвэл даатгалын эрхээ шилжүүлсэн байдаг. Энэ нь тухайн үедээ хэвийн зүйл байв. Нас агсан хүмүүс гэрлэхдээ санхүүгийн баталгаагаа бие биедээ үлдээх тохиолдол олон. Тиймээс хэн ч үүнд анхаарал хандуулсангүй. Гэсэн ч Чисакагийн ойр байсан ирчүүдийн төгсгөл хэтэрхий төстэй байлаа. Зарим нь хамт аялаж байхдаа гинэд унаж нас орсон. Зарим нь хамт хоосны дараа бие ногцсон муудсан. Эмнэлгийн бүртгэлд ихэвчлэн зүрхний шигдээсгэсэн дүгнэлт гардаг байв. Энэ давтамж олон жилийн турш үргэлжилсэн ч хинч томоор анхаарсангүй. Япон улсад жилбэр олон ахмад хүн гинтийн шалтгаанаар нас ордог. Тиймээс эдгээр тохиолдол тус тусдаа харахад онцгой зүйл биш мэт санагддаг байлаа. Гэвч 2013 онд болсон нэг үйл явдал бүхнийг өөрчилнө. Тэр жил Чисака дахин гэрлэв. Энэ удаагийн нөхөр нь 75 настай эрэгтэй. Түүний нэр Исао Какахи. Тэд ахмад наснуудын танилцах үйлчилгээг ашиглан уулзсан. Харилцаа хурдан ойртож удалгүй гэрлэлтж болов. Гэсэн ч гэрлэлт удаан үргэлжилсэнгүй. Тухайн жилдээ буюу 2013 оны 12 дугаар сарын эхээр Исао Какахи гинэд ухаан алдан унжээ. Тэр Чисакагийн хамт дугуйгаар зугаалж байсан гэдэг. Гинэд унаж амнаас нь хөөс гарч эхэлсэн гэж гэрчүүд ярьсан байдаг. Төргөн тусламж дуудагдсан ч тэр удалгүй нас орчээ. Эхэндээ эмч нар үнийг зүрхний шигдээс гэж үзв. Нас агсан хүнд ийм зүйл тохиолддог. Гэвч задлан шинжилгээ хийхээр шийдсэн нь хэргийг огт өөр чиглэл рүү эргүүлсэн юм. Шинжилгээний хариу гарахад мөрдөгчд гайхсан. Амиа алдсан эрийн биед маш хүчтэй хор илэрсэн тэр бол цианид. Энэ бодис маш хурдан үйлчилдэг. Хэдхэн минутын дотор хүний амийг авч чадна. Энэ мөчөөс л эхлэн мөрдөн шалгах ажиллагаа эхлэв. Цагдаа нар Чисакагийн өмнөх амьдралыг шалгаж эхлэхэд нэгэн асуулт гарч ирв. Түүний амьдралд орж ирсэн ирчүүдийн гинти үхэл үнэхээр санамсаргүй байсан. Чисака олон жилийн турш ахмад наснуудыг танилцуулдаг агентлагуудын идэвхтэй хэрэглэгч байсан нь ил болов. Мөрдөгчд эхлээд түүний гэрэлсэн эсвэл дотн харилцаатай байсан хүмүүсийн жигсаалтыг гаргасан. Энэ жигсаалт урт байв. Гэхдээ тэндээс нэг ижил зүйл дахин гарч ирж байлаа. Чисакагийн ойр байсан зарим ирчүүд гинэд нас барсан байдал.
Мөрдөгчид эдгээр өхлийг цаг хугацааны дараалал харж эхлэхэд с 'ижиг улам нэмэгдэв. Чисака нэг эрэгтэйтэй танилцж дотно болдог. Хэсэг хугацааны дараа тэр хүн гинэд нас бардаг. Дараа нь Чисака дахин шинэ хүнтэй танилцдаг. Удалгүй бас нэг үхэл гардаг. Ийм давтамж хэд хэдэн удаа давтагдсан байлаа. Энэ үед мөрдөгчид нэг зүйлийг анзаарсан. Мөрдөгчид банкны гүйлгээ даатгалын бичиг баримтуудыг шалгав. Зарим ирчүүд нас барахаас өмнө Чисакад даатгалан ирэх олгосон байв. Зарим нь хадгаламжийн мөнгөө хамтран эзэмших болгож өөрчилсөн байв. Энэ бүхнийг нэгтгэн харахад санхүүгийн ашиг тодорхой харагдаж эхэлв. Гэвч санхүүгийн ашиг гэмт хэрэг болсон гэсэн үг биш. Үнэхээр гэмт хэрэг байсан эсэхийг батлахын тулд илүү тод баримт хэрэгтэй болсон. Нас барсан ирчүүдийн бүртгэлийг шалгаж эхлэхэд зарим тохиолдолд задлан шинжилгээ огт хийгдээгүй байв. Нас агсан хүмүүсийн гинтийн үхэлд задлан шинжилгээ заавал хийх шаардлага байдаггүй. Тиймээс ихэнх хэрэгт шалтгаан нь зүрхний шигдээс гэж бичигдсэн байж. Гэхдээ зарим тохиолдолд гэрчүүдийн ярьсан зүйл анхаарал татаж байв. Нас барахаас өмнө хохирогчдын зарим нь гинэд унаж таталт өгсөн гэж ярьсан байдаг. Зарим нь амнаас нь хөөс гарч байсан гэж дурддагдсан. Ийм шинж тэмдэг зүрхний шигдээсээс илүү хордлоготой төстэй. Бас нэг сонирхолтой нь Чисака харилцаагаа маш хурдан ахиулдаг байсан. Танилцсанаасаа хойш богино хугацаанд дотно болж заримдаа гэрлэх санал хүртэл гаргадаг байж. Зарим ирчүүд түүнийг халамжтай анхааралтай хүн гэж бодсон. Тэд түүнд итгэж эхэлсэн. Гэвч мөрдөгчид энэ бүхнийг өөр өнцгөөс харж байлаа. Тэдний хувьд энэ нь санамсаргүй давхцал биш мэт санагдсан. Нэг эмэгтэй олон ирчүүд богино хугацааны харилцаа дараа нь гинтийн үхлүүд. Энэ загвар хит олон давтагдсан. Мөрдөн шалгах баг өмнөх нас баралтуудын заримд дахин шинжилгээ хийх боломж байгаа эсхийг судалж эхлэв. Гэхдээ хэтэрхий олон жил өнгөрсөн байсан учраас энэ зүйлс боломжгүй болсон байв. Гэхдээ зарим баримт дахин шалгах боломжтой байлаа. Энэ үед мөрдөгчид Чисакагийн санхүүгийн байдлыг илүү гүнзгий шалгав. Түүний даасанд орсон мөнгөний урсгал анхаарал татав. Зарим жил түүний орлого огцом нэмэгдсэн байж. Эдгээр мөнгөний ихэнх нь нас барсан ирчүүдтэй холбоотой байлаа. Энэ бүх баримт нэг зүйлийг илтгэж эхэлсэн. Чисакагийн амьдралд орж ирсэн хүмүүс санамсаргүй байдлаар нас бараагүй байж магадгүй. Гэвч мөрдөгчдөд баттай нотолгоо хэрэгтэй болсон. 75 настай эрд цаанатыг хэрхэн өгсөн бэ гэдэг асуулт хамгийн чухал байв. Хэн нэгэнд ийм хор өгөхөд ихэвчлэн хоол эсвэл ундаанд нь хийдэг. Хэрв Чисака үнэхээр үүнд холбоотой бол тэр хорыг хаанаас авсан бэ гэдэг асуулт гарч ирнэ. Энэ асуултын хариуг олохын тулд цагдаа нар түүний компьютер, гар утас, интернет хэрэглээг шалгах зөвшөөрөл авчээ. Удалгүй тэд нэгэн сонирхолтой зүйлийг олов. Интернет хайлтын түүхэнд нь хордлоготой холбоотой хэд хэдэн хайлт гарч ирв. Цаанад энэ нөлөө хүний бид үзүүлэх үйлчлэл, үхэлд хүргэх тун зэрэг мэдээллийг хайсан мөрүүд илэрчээ. Энэ мэдээлэл мөрдөгчдийн сэжийг улам баталгаажуулав. Гэвч хамгийн том асуулт хэвээр байсан. Чисака үнэхээр олон жилийн турш хүмүүсийг хордуулж байсан уу? Эсвэл бүх зүйл санамсаргүй давхцал байсан уу? Ингээд 2014 оны 11-р сард Чисакаг аль бие ёсоор баривчлав. Түүнийг баривчлах үед Японы хэвлэл мэдээлэл энэ хэргийг өргөнөөр мэдээлж эхэлсэн. Олон нийт ихэндээ гайхсан. Нам гүм амьдралтай харагддаг ахмад насны эмэгтэй ийм хэрэгт холбогдно гэдэг санаанд оромгүй зүйл байж. Байцаалт ихэлсэн ихний өдрүүдэд тэр бараг юу ч санахгүй байна гэж мэдүүлсэн байдаг. Нас агсан тул ой санамж муудсан байж магадгүй гэж өмгөөлөгч нь хэлж байв. Мөрдөгчид хамгийн сүүлд нас барсан 75 настай Исао Какагийн үхлийн талаар наривчлан асууж эхлэв. Тэд задлан шинжилгээний дүгнэлтийг тайлбарлав, цаанад илэрсэн тухайч ярьсан. Тэр мөчөд Чисака хэсэг хугацаанд чимээгүй суужээ. Харин дараа нь тэр нэг өгүүлбэр хэлсэн. Тийм ээ, би түүнийг хордуулсан гэжээ. Энэ үг мөрдөгчдийг гайхшруулв. Олон сарын мөрдөн шалгах ажиллагааны дараа тэд анх удаа шууд хүлээлт сонссон нь тэр байлаа. Гэвч хэрэг үг дууссангүй, учир нь удалгүй Чисака мэдүүлгээ өөрчилнө. Дахиад л санахгүй гэж ярьж эхэлсэн энэ байдал шүүхийн өмнөх мөрдөн байцаалтыг улам төвөгтэй болгожээ. Мөрдөгчдийн хувьд нэг зүйл тодорхой болов. Чисака Какаи бол жирийн нэгэн сэжигтэн биш. Түүний амьдралд болсон үхлүүдийг тайлбарлахын тулд олон жилийн баримтыг нэгтгэх хэрэгтэй болов. Мэдээж түүний хэрэг Япон даяар томоохон шуугиан дэгдээсэн. Баримтлагааны дараах хэдэн жилд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж, прокурорууд олон жилийн баримтыг нэгтгэж байлаа. Хэд хэдэн хүний үхлийг шалгасан ч бүгдийг нотлох боломж байгаагүй. Зарим тохиолдолд задлан шинжилгээ хийгдээгүй, зарим нь хэтэрхий олон жил өнгөрсөн байсан. Тиймээс прокурорууд хамгийн баттай нотлохотой хэд хэдэн хэргийг шүүхэд оруулахаар шийдсэн байна.
Шүүх хурал Японы Кёотогийн шүүхэд эхлэв. Тэнд прокурорууд нэг гол санааг тайлбарласан. Чисака санхүүгийн ашиг олохын тулд ахмад настай эрчүүдтэй танилцуулж тэдний итгэлийг олж дараа нь чанад ашиглан хордуулсан гэж үзв. Шүүхтэр прокуроруудын танилцуулсан баримтуудын нэг нь санхүүгийн мэдээлэл байв. Нийт дүнг тооцоход тэр олон жилийн хугацаанд хэдэн зуун сая йений ашиг хүрсэн байж болзошгүй гэж прокурорууд тайлбарласан. Мөн мөрдөгчд түүний компьютерээс олсон интернет хайлтуудыг шүүхтэр танилцуулав. Цянадын нөлөө хорийн үйлчлэл, хордлогын шинж тэмдгийн талаар хайсан мэдээллүүд. Прокуроруудын хувьд энэ нь санаатай төлөвлөсөн үйлдлийн шинж тэмдэг гэж үзв. Гэвч өмгөөлөгчд өөр байр суурьтай байлаа. Тэд Чисака өндөр настай, ой санамжийн асуудалтай байж магадгүй гэж тайлбарлав. Мөн зарим мэдүүлэг зөрчилтэй байсан тул түүнийг буруутай гэдгийг батлах хангалттай нотлохоо байхгүй гэж хэлсэн. Шүүх хуралж хэдэн сар үргэлжлэв. Хэвлэл мэдээлэл өдөр бүр мэдээлэлж байлаа. Японд даяар хүмүүс энэ хэрэгт анхаарлаа хандуулж эхэлсэн. Чимээгүй төрхтэй ахмад насны эмэгтэй ийм хэрэгт холбогдсон нь олон хүний хувьд итгэхэд хэцүү байж. Шүүхтэр Чисака заримдаа тайван сууж, заримдаа асуултанд богино хариулт өгдөг. Зарим үед тэр юу ч санахгүй байна гэж хэлдэг. Зарим үед огт хариулахгүй суух тохиолдлууд ч гарсан. Гэвч прокурорууд нэг зүйлийг онцлов. 75 настай Иса Огийн үхлийн шинжилгээнд илэрсэн цианид бол хамгийн тод баримт. Энэ бодис санамсаргүй байдлаар биед орох боломж бараг байхгүй. Хин нэгэн зориуд өгсөн байх ёстой. Тэр мөчөд хохирогчийн хамт байсан цорын ганц хүн бол Чисака. 2017 онд шүүх шийдвэрээ гаргалаа. Шүүхийн танхим намгүн болсон. Шүүгчид дүгнэлтээ уншиж эхлэв. Шүүхийн шийдвэрээр 71 настай Чисакаг санаатаагаар хүн хордуулж амнасыг нь хохироосон гэмт хэрэгт буруутай гэж тогтов. Түүнд цаазаар авах ял оноос юм. Шүүхийн шийдвэрийг унших үед Чисакагийн нүүрэнд бараг ямар ч өөрчлөлт ажиглагдаагүй. Тэр тайван сууж шүүхийн танхимд болсон бүхнийг сонссон. Шүүхийн дараа Японы хэвлэлүүд түүнийг нэг нэрээр дуудаж эхэлсэн нь хар бэлэвсэн аалз. Энэхүү хар бэлэвсэн гэх аалз хосоо устгадаг гэж үздэг. Чисакагийн амьдлалд орж ирсэн эрчүүдийн хувь тавилан энэ нэртэй адилхан харагдсан гэж хэвлэлүүд тайлбарлав. Хүмүүсийг хамгийн их цочраасан зүйл нь гэмт хэргийн арга биш байв. Хамгийн их айдас төрүүлсэн зүйл нь гаднаас нь харахад огт сэжиг төрөхгүй төрх байсан. Чисака олон жилийн турш энгийн нэгэн эмэгтэй мэт амьдарсан. Хөрчүүдийн хувьд тайван нам гүмхэн хүн байлаа. Танилцсан эрчүүдийн хувьд халамжтай, анхааралтай хамтрагч мэт харагдсан. Шүүхээс түүнийг дор хаяж 3 хүний амь насыг хохироосон, мөн цаана нь 2 хүний амь насыг хохироосон байж магадгүй гэж үзсэн байдаг. Энэхүү настан эмэгтэйнэр Японд одоо ч нэг ойлголтыг сануулдаг, тэр бол итгэл. Хүн хэн нэгэнд итгэх үед өөрийгөө хамгаалах чадвар хамгийн сул болдог. Чухам энэхүү хэрэг яг энэ итгэлийг ашиглан үйлдэгдэжээ.